За сайн бацгаана уу? За өдрийн мэнд. За өнөөдөр маш чухал зүйл ярих гэж бодож байна. За энэ юу гэхлээр одоо удахгүй 9 сарын 1 болно. За тэгэхээр энд 9 сарын 1-нд одоо цэцэрлэгт явах хүүхдүүдэд ч бас хамааралтай асуудал байна. Жолооч нарт хамааралтай асуудал байна. За орон сууц байр түрээслэл дээр хамааралтай асуудал байна. Тийм учраас та хэдл энэ лавыг дуустал нь үзээрэй. За нэгдүгээр за Чехийн обходны инспекци гэж байдаг тийм ээ. Чехийн одоо бүх худалдааны мөнгө төрөгтэй холбоотой бүхий л одоо нөгөө нэг хяналт шалгалтыг явуулдаг одоо ийм манай ахар бол одоо хяналт шалгалт гэж байдаг тийм ээ. За эднийх бол өстой ажиллаа бол үнэхээр лут маш сайн хийдэг гэж би үздэг. За тэгэхээр эднэрийн асуудал юу байна гэхээр байр түрээслэхтэй гадаад иргэдэд үйлчлэгээ татгалцсан агентуудыг одоо зөвхөн одоо чехүүдэд одоо үйлчлэнэ гэсэн ийм агентууд дээр одоо ийм тохиолдол шийдвэрлэхээр болжээ. Шийтгэл хүлээх маш өндөр торгуул тавих одоо ийм захирамж гарсан байна. За тэр нь бол одоо эдний үндсэн хуулийн одоо иргэний хуулийн 6 дугаар параграфаар одоо хуулийн зүйл байдгийн байна. Нийтлэгдсэн байдгийн байна. За тэгэхээр эдгээр яадгүй гэхлээр хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Бүгд найрамдах Чех улсад амьдарч байгаа гадаад хүнч бай, хууль ёсны амьдарчил байгаа бол тэд нар байр түрээслэх эрхтэй юу гэвэл эрхтэй. Бид нар бол байр түрээслэхгүй бол энэ тэнд одоо худалдаж авсан байртай хүмүүс баг байхгүй шүү дээ. Үндсэндээ маш цөм. За тэгэхээр эдгээр маш зөв асуудлыг хийсэн байна. 2026 оны 1-р улиралд 24 гэрээг шалгаад 5 тохиолдолд одоо зөрчил илэрсэн байна. Тэд нийт одоо зөрчлийн одоо тэр 5 гэрээний зөрчлийн 270 мянган короноор торгосон юм байна. За эдгээр одоо энэ шалгалтууд нь бол үргэлжилж байгаа юм байна. За тэгэхээр эдгээр зөвхөн Чех хүмүүстэд байраа түрээслэнэ гэсэн ийм одоо ийм яс үндэсний ялгуур гаргах ч юм уу. За тэгээд гадаад хүмүүст янз янзын асуудал гаргадаг л ахalta тэрийг бол ойлгож байна. Гэхдээ бүр улаан цайм одоо тэр агентууд одоо реалитны канцлерууд тийм ээ байр түрээслэгч канцлерууд бол одоо энэ гадаад хүнд одоо бид нар түрээслэхгүй гэсэн ийм асуудлуудыг тавьдаг юм байна. Тэгээ эдрийг бол одоо бүр эхнээс нь эхлээд шалгаад эхэлчихжээ. За энэ бол өстө үнэхээр сайн ажил байт. Үнэхээр сайн асуудал болсон байна. За хоёрдугаарт. За 2026 оны эхний хагас Чех цагдаа нар одоо цагаачлалын хууль зөрчсөн 26 оны эхний хагас гэж байгаа. За эхний хагаст болвол 5368 гадаад иргэд одоо илрүүлжээ. Цагаачлалын хууль зөрчсөн. Яа, өстө аимшигтай их юм байна. Энд ч одоо дөнгөж он гараад гэсэн үг шүү дээ. Одоо он гараад дөнгөж хагасчил болж шүү дээ. Тэ. За тэгэхээр 96% нь хууль бус оршин сууж байсан байна. За тэгэхээр 78% нь Украин, Молдав, Вьетнам, Гүрж, Оросын иргэд байсан байна. Одоо энэ ерөөсөө энэ нэг бичиг баримтгүй гадаад хүмүүс одоо гадаадын Чех ус биш хүмүүс одоо Чех руу одоо ер нь маш их орж гарч байгаагийн илэрлэл байх л гэж ингэж харагдчихэ. Гадаад цагдаагийн газар хяналт одоо өстө улам чангадгана гэсэн юм асуу. Ер нь одоо шалгалт маш их байгаа. Энийг өргөжлүүлнэ гэсэн ийм мэдээлэл гарчээ. За 3 дугаарт хэрвээ та хүүхдтэй бол 3 насаас дээш одоо цэцэрлэгийн насны хүүхдтэй бол бүр анхаарлаа төвлөрүүлээрэй. Би та нартай зориулсан одоо мэдээлэл өгөх гэж байна. Маш анхааралтай сонсоорой. Бүх хүүхдийг 3 нас хүрмэгц хотын захиргаанд заавал цэцэрлэгт хамруулах үүрэгтэй болох тухай хуулийг 2026 оны 1 сараас баталсан байх шүү манайхаа. За энэ одоо маш хэрэгтэй заалт гарсан байна. Ийм хууль гарсныг одоо бид нар ч одоо тийм хүүхд цэцэрлэгийн насны хүүхд байхгүй болохоор нэг сайн сонирхдаггүй судалдаггүй байж тэгтэл ийм хууль гарсан байх шүү. За тэгэхээр хэдүүлээ яах вэ? Үүнийг хангахын тулд 3 нөхцөл хангагдсан байх ёстой юм байна. Нэгдүгээрт танай хүүхэд заавал вакцинд хамрагдсан байх ёстой. За хэрвээ Монголд хамрагдсан байх юм бол Монголоос вакцинд хамрагдсан бичиг баримтуудыг бүгдийг аваачаарай. Одоо ч гэсэн Монгол руу ингээд зөндөө аав ээжийнх нь одоо урилгаар одоо виз гэр бүлийн нэгтгэлээр явж байгаа хүүхдүүд зөндөө байгаа шүү. 3-аас дээш насны хүүхдүүд зөндөө байгаа шүү. Цэцэрлэгийн насны. Цэцэрлэгээс сургууль хүртэлх насны хүүхдүүд хамааралтай. За 3-аас дээш нас гэсэн болцлыг хангасан байх ёстой тэр хүүхэд. За 3-т нь болохоор захиргаанд заавал тухайн хоттой бүртгэлтэй байх ёстой. За тэгэхээр нөгөө онпед гэрийн хаягтай байх ёстой гэсэн үг. За жишээлбэл Пишоро хотод амьдарч байгаа монгол хүүхэд Пишоро хотод онпед бүртгэлтэй л бол тэр чинь хотын захиргаанд бүртгэлтэй байна гэсэн үг.
За тэгээ 3 нас хүрсэн. За тэгээд бүх вакцинда тэр хүүхэд чинь хамрагдсан гэсэн нотлогоо бичиг баримтанд нэмчийн баталгаанд байгаа бол тэр хүүхэд цэцэрлэг хүсэх бүрэн боломжтой гэж байна. За энэ ойлгомжтой юу? Хэрвээ тухайн хотдоо жишээлбэл Бишрав хотдоо цэцэрлэг олдоогүй бол за анхааралтай сонсороо. Хүүхдийн бүлэг гэх мэт газар оруулах хүсэлтэд хотын захиргаанд бичгээр өгөх бүрэн эрхтэй юм байна шүү. Татгалцснаас хойш одоо цэцэрлэг авахгүй танаа хүүхдэд манад үнэхээр оронтой байхгүй гэсэн нөхцөл татгалцснаас хойш 30 хоногийн дотор амжиж энэ өргөдлийг өгнө хотын захиргаанд. Ойлгож байгаа хэдүүлээ. Тэгэхээр тэр 30 хоногоос нь бити хэдрээр одоо 8 сарын 1-ээс 9 сарын 1 хүртэл та нар одоо айл хизээ одоо 4 сард баг привашка бүртгэл эхэлждэг штэ. Одоо тэр дөнгөж одоо Монголоос очиж байгаа даа ялангуяа хүүхдүүд байх юм бол цэцэрлэгээ нэн яаралтай олоод хэрвээ олохгүй хотын захиргаанд хандаарай гэдгийг л чинь мессеж өгöd байна. За тэгээд тэр өргөдлөлөө бол тусдаа тийм нэг өргөдлийн маяг тедэр гэсэн юм бол ерөөсөй байхгүй. Тийм учраас зүгээр л цагаан цаас А4-ийн цаасан дээр та нар гаргацтайгаар чехээр тухайн хүүхдийн бүх хувийн мэдээллийг бичээд за тэр дорж авахтад тэр солонгоо төдөн сарын төдөн төрсөн тийм ч гадаад паспортын дугаартай, тийм ч одоо хотод тийм гэрийн хаягтай тийм ээ бүх өөрийнх нь хувийн мэдээллүүдийг бичээд тэгээд дээр нь болохоор цэцэрлэг хүсэлт гэж бичээд тухайн хотын захиргааны хаягийг бичнэ. Хамгийн доор нь аав ээж нь мэдээж хэрэг гар үсгээ зурнаа. Ийм өргөдөл өгөхөд хангалттай гэж байна. Тэрнээс ч заавал нэг албан ёсны тийм маягт тийм юм бол байхгүй юм байна шүү. За энийг бол та хэд маань бол ерөөсөө цэцэрлэг олоход асуудал гарах юм бол хэдүүлээ хотын захиргаанд хандах бүрэн боломжтой болсон юм байна гэдгийг ойлгоод авчаарай. Хуучин байгаа улсууд нь ч мардгүй иш тийш өөр хот руу нүүсэн одоо шилжин хөдөлгөөн хийсэн бол энэ дээрээ та хэд маань тохиолж болох нь байна шүү. Ялангуяа өөр хот руу нүүсэн хүмүүст бол бас мэдвэштэй. Хотын захиргаанд заавал бүртгэлтэй байх хэрэгтэй. За энэ дээр хэрвээ захиргаа хотын байгууллагуудад байр олж авч чадаагүй бол хүүхдийн хувийн цэцэрлэг одоо бүлэмтийн зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээж байгаа юм байна шүү. За энэ бас их чухал асуудал. Хэрвээ та хүүхдэд цэцэрлэгт өгч чадаагүй, хотын захиргаанд хандаад бас цэцэрлэг олдоогүй, ямарваа нэг дружина олдоогүй байх юм бол та хотын захиргаанаас мөнгө нэхэмжлэх бүрэн боломжтой юм байна шүү. За энийг та хэд магадгүй сонсоогүй байх, сонссон нэг нь бусадаа сайн хэлээрэй. Сайн дамжуулаарай. Ичийнхэн лайвыг жоохон хүүхдэд хүн болгоно руу сайн шеэрлэж өгөөрэй. Ажил төрөлтэй байж байгаад ийм чухал мэдээллүүдээс хоцорчдөг шүү манайхан. За 2026 онд олгорын дээд хэмжээ 343 короноор тогтогдсон юм байна. Өдрийн. За тэгэхээр одоо магадгүй 9 сард хамгийн их олон ажлын хондогтой өдөр шүү дээ 22 хондогтой өдөртэй байхад нийт дунджаар ер нь 7546 корон авах боломжтой юм байна шүү. Энийг бол хэрвээ цэцэрлэг олдоогүй та өөрөө хайгаад олоогүй хотын захиргаанд хүсэлт гаргаад бүтээгүй болвол хотын захиргаа чамд ийм нөхөн олгор олгох хүүхдэд харах ч гэдэг юм уу одоо энэ мөнгийг өгөх ёстой юм байна. За энийг л хэдүүлээ ойлгоод авчих юм бол за тэгээд ястаа орчуулагчаад агаад дагуулад явна өөртөө очно одоо тэр өргөдлийн хугацаанд нь багтааж өгөөрэй 30 хоногт нь багтааж өгнө. Явчаад 40 хоногийн дараа өргөдлөө өгөх юм бол хүчин төгөлдөр тооцохгүй наа шүү. Хугацаа заасан юм биш шүү. 30 хоног дотроо та нар цэцэрлэг бүтээг уул хандах ёстой хотын захиргаанд. За ямар нөхцөл нөхөн олгор олдохгүй бэ гэвэл энэ дээр хэрвээ та хотын захиргааны санал болгож байгаа цэцэрлэгт хүүхдээ өгөөгүй бол танд нөхөн олгор олдохгүй гэсэн тийм нөхцөл байгаа юм байна шүү. Тэ. Цэцэрлэг за гэрээс хол юм чи яшиг шиг гэд цэцэрлэг байсаар хахад хүүхдээ өгөөгүй. Хотын захиргааныг цэцэрлэг санал болоод дахад өгөөгүй. Тийм болол уучлаарай тань цэцэрлэг аль болохоор арга хэмжээ авч өгөөд ахад та хүүхдээ явуулаагүй бол танд мөнгө олдохгүй. За ингээл нэг ойлгоч. Окей юу. За дараагийн асуудал. За жолооч нар маань. За Чехийн засгийн газар тээврийн хэрэгслийн бүртгэлийг төрийн байгууллага дээр заавал очихгүйгээр онлайнаар хийх боломжтой болсон. За магадгүй орчуулагч нар юм уу хэлтэй улсууд бол хотын одоо тэр тээврийн хэлцтэйгүр гүйж очижсэн улсууд бол энийг мэдсэн байж магадгүй. За тээврийн хэрэгслийн улсын дугаар гэрчилгээг
одоо хүлээн авах цэгүүдээс авах боломжтой болсон. Тэгэхээр бэлэн болсон гэрчилгээ тэр жолооны өмнөх хэдрээ бол очиж авахаас биш хүсэлт өргөдлүүдийг бол дандаа онлайнаар өгөх бүр маш гоё боломжтой болсон байх шүү. Одоо бид нар чинь ажил төрөл ихтэй болохоор тэр болгон тэр захиргаагаар гүгээд явах тийм тэр хэлцтэйгүр гүйж очих ойчрлох тийм зав байдгүй шүү дээ. Одоо тэр ингээд эдгэр чинь ингээд цахимаар одоо бүх асуудлыг шийдэх юм арга хэмжээнүүд авч байгаа шүү дээ. Тий. За, тээврийн хэрэгсэлтэй холбоотой өргөдөл мэдээллийг Доправны портал сайтаар дамжуулан илгээх боломжтой шүү. Доправны портал гэж байгаа. Тийм ээ? Тээврийн хэлсэн янз бүрийн одоо сайтууд байдаг шүү дээ. Тэгэхээр Доправны порталаар дамжуулан илгээх боломжтой. Хүсэлтэд онлайнаар өгөх боломжтой. За, энэ дээр машина зарах, бүртгэлээс хасах, дахин авах үед эзэмшигч нь бүртгэлийн дугаарыг өөр тээврийн хэрэгслэлд хадгалах эсвэл 6 сар хүртэлх хугацаагаар нөөцлөх боломжтой болж байгаа юм байна. За, тэгэхээр энэ бас нэг гарч байгаа шинэ журам нь юу байдгүй гэхээр 5 жилээс дээш хугацаанд та нэг машин худалдаж авчаа. Эрүүл мэндийн бишээ даатгалын хийлэхгүй эсвэл нөгөө нэг STK буюу техникийн үзлэгээр нь оруулахгүй байсан тийм машинууд байх юм бол шууд устгалд оруулах ийм заалт гарсан юм байна. За, автоматар хасагдахаар болж байгаа юм байна тэр машины дугаар. За, тэгэхээр тэр зүгээр л шрот буюу одоо тэр төмрийн хогдор хаяхаас өөр арга байхгүй. Таны машин одоо нэг машин аваад нэг сийг худалдаад авцсан тэр нь тэгээд засвар хийх гэхлээр өчнөө мөнгө болоод за тийм болохоор унахгүй байгаа юм чинь даатгалын төлөхгүй техникийн үзлэгээр оруулахгүй угаасаа тэнцэхгүй юм чинь ийм машинтай ганц 2 хүүхдүүд байгаа шүү. Тэгэхээр хэрвээ 5 жил болчих юм бол тэгээд угаасаа хасагдахаар болж байгаа юм байна. За, тэгэхээр энэ зарим өөрчлөлтүүдийг 26 оны 11 сараас хэрэгжиж эхэлх юм байна. Зарим нь 27 оны 7 сарын 1-ээс хэрэгжинэ гэж байна. Зарим нь бол 2028 онд төлөвлөгдөж байгаа ийм аргачлалууд байгаа юм байна. За, ингээд тээврийн хэрэгслийн одоо үнэлэх, солиулах, хаяг солиулах, шинээр гिचэлгээ авах, машиндаа шинэ дугаар авах бүх юм Доправны портал сайтаасаа хэдүүлээ өргөдлөө бичээд ингээд зохицуулаад явах бол бүрэн боломжтой болж байгаа юм байна. Хэдүүлээ ерөөсө Чехэд амьдарч байгаа бол чех хэлээ сайн сурна шүү. Тэгэхгүй бол одоо энэ дэр онлайнаар ингээ хүсэлт өгч чадахгүй болохоор л нэг орчуулагчийг гуйгаад нөгөөдгийнхээ ажлыг алдагдуулаад өөрийнхөө ажлаас чөлөө аваад тэгэл нөгөө хэлцээр давхиж очихоос л одоо өөр арга байхгүй шүү дээ. Цаг заваа зарцуулаад дээр нь орчуулагчийн мөнгө төлөөд ингээд явахаас өөр арга байдаггүй шүү дээ угаасаа тийм ээ. За, дараагийн асуудал. За, дараагийн асуудал. Чех улсад хөдөлмөрийн зах зээлд илүү хурдан нэвтрүүлэхийн тулд 9 дугаар ангийг халах санал дэвшүүлж эхэлжээ. 9 дугаар одоо ерөнхий боловсролын сургуулийн 9 дугаар ангийг халах санал дэвшүүлж байгаа юм байна. Гэхдээ энэхүү санаачлалыг одоо төлөөлөгчийн танхимын дарга Окамура дэвшүүлж байгаа юм байна. Гэхдээ энэ их маргаантай байгаа гэж байна. Одоогоор шийдэгдээгүй байгаа асуудал. Ер нь бол Польш, Унгар, Германд ийм систем аль хэдийн хэрэгжсэнийг тэмдэглэсэн байна. Тийм байдаг юм байна л да. Ингэснээр улсад бол маш их мөнгө хэмнэн 50 тэрбум короныг хэмнэн боловсролын төвшин бол буурахгүй гэж ингэж үзэж байгаа юм байна. Эдний нам. Гэхдээ боловсролын сайдын өөрийнх нь одоо сэтгэлдлийг нийтэлсэн байна. Тэр бол хувьдаа бол би зөвшөөрөхгүй. Энэ бол одоо дараагийн дээд сургуульд орох дараагийн одоо мэрэгчлэлтэй болгоход тухайн хүүхдэд бол шалгалт одоо өгчээж ордог. Тэр процессд бол маш их доголдол орно гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр 9 дугаар ангийг бол ерөнхийдөө Чехүүд бол 1980 онд бол байхгүй болгосон байсан. Гэхдээ 1990 онд эргээд 9 дугаар ангийн одоо боловсролтой болгосон юм байна шүү дээ. За, тэгэхээр энэ яванда юу болох нь вэ? Ерөнхийдөө бол одоо 2026 онд бол хэвээрээ 9 дугаар ангиа бол төгсгöd явна. Ийм асуудал гарч байгаа юм байна. Ийм аргаантай асуудал гарч байгаа юм байна. За, дараагийн асуудал. За, сэрэмжлүүлэг байрын ганц 2 юм зүйлийг хэлье. За, энэ дэр Австри улсад маш их хүмүүс аялал зугаалж байгаа. Маш ихээр аялж байгаа. Чехүүд маш их аялж байна. За, тэгэхээр Чех иргэдийн оролцсон эмгэнэлт ослын тоо одоо маш ихээр нэмэгдлээ гэж байна. Энэ ингэж шүү дээ одоо юу 32 настай Уальш Питус гэнэ ууланд 140 метрийн өндрөөс ойчод нас барлаа л гэнэ 7 сарын 25-нд.
За Лебринг гэдэг ууланд 47 настай бас нэг асуулт гарсан байна. 50 настай хүн бас нэг нас орсон байна. Энэ ингээд цагдаагаас юу гэж сэргийлж байна гэхлээр ерөөсөө уул усаар аялж байгаа хүмүүс маш өндөр сонор сэрэмжтэй байхгүй бол уулан дээр гараад хад чулуун дээр гараад зураг мураг ахуулах янз бүрийн асуудал болдог. Гутал тохируулж өмсдгүүгээсээ л ахуулаад одоо ийм золгүй явдлууд маш их гарч байна. Хурдны зам дээгүүр явж байгаад бас дайруулсан асуудал гарч байна. Нэг гэр бүлийн хоёр, ээж охин хоёр гэх мэт. Тэгэхээр энэ дээр маш их сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна шүү. За энийг бол манайхан бас илүүдэхгүй шүү бодож хахад. Тий. За дараагийн бас нэг сэрэмжлүүлэг гарсан байна. Цагдаа руу нэг үл мэдхийг итгээд уцаар мэдээлэл өгсөн байна. За энэ юу гэж мэдээлэл өгсөн байна гэхлээр Чехийн орон даяар 400 байшинд одоо бөмбөг тесрэх бодисыг байршуулсан шүү гэдэг ийм мэдээлэл өгчээ. Ёо яста. За тэгээд нөгөө цагдаа нар ч одоо хот болгонд одоо хөдөлмөрийн товчоо, метро, том супермаркетууд ерөөсө шалгаагүй объект бараг байхгүй. Одоо 400-д аль байшинд сорилсан хэм мэдлээ. Тийм ээ. Тэгэхээр энэ их байшингуудыг бүгдийг шалгах одоо том компанид үйл ажиллагаа явагдсан юм байна. Гэхдээ одоогор бол эрсдэл бага байна гэж үзэж байна. Цагдаа тэгэхээр энэ бол магадгүй хурамч одоо мэдээлэл байсан байж магадгүй гэсэн ийм нийтлэл гарчээ. Одоо 9 шидийн хийцгэх юм а тийм хийх юм олж ядсан хогнууд юм аа гэсэн. За дараагийн нэг сэрэмжлүүлэг. Чех хэлний шалгалт травал болох шалгалт өгдөг шүү дээ тийм ээ. Одоо нэг ёсны одоо манайхан монголчууд маань ч гэсэн нэг 5 жил амьдарчих юм бол чех хэлний шалгалт өгөөд 10 жилийн визтэй болдог. 10 жил оршин суух амьдрах одоо зөвшөөрлөө авдаг. За тэрийг авахын тулд чех хэлний шалгалтыг заавал өгдөг А2 түвшний шалгалт. За тэгсэн чинь энэ нэг хүүхэн 150 мянган короноор одоо тийм хуурамч гэрчилгээ худалдаж авсан хэрэг илэрчээ. Одоо манайхаар бол 25 сая төгрөг төлжээж одоо ийм хуурамч бичиг баримт худалдаж авсан хэрэг илэрсэн байна. Энэ үйл таних эрэгтэй хүнээс би худалдаж авсан гэж хэлсэнгээр гэрчилгээ нь бол мэдээж хэрэг хуурамч байсан. Яагаад гэвэл тэр хүн ерөөсөө ямар ч шалгалтанд суугаагүй нь тодорхой болсон гэн бүх шалгалт авч байгаа газруудыг шалгасан байна. Цагдаа нар. За тэгээд 40 настай энэ эмэгтэй огт хэл сураагүйгээсээ ийм зүйл хийжээ. Хууль ёсны зүйл хийжээ гэдгийг цагдаа нар бичсэн байна. За хуурамч бичиг баримт ашиглахыг завдсан луйвер хийсэн гэдэг үндслэлээр энэ хүнд 3 жил хүртэлх ял төлөвлөж тун магадгүйгээр бичсэн байна. Яа одоо Чех улсад одоо цаашдаа дахиад 10 жил амьдрахын төлөө одоо ингээд өөртөө ийм айхтар эрсдэл үүрч ийм хууль бос юм хийсэн байна. Тэгэхээр манайхан энэ дээр бас их анхаарах хэрэгтэй. Чех хэлээ өөрсдөө сурах хэрэгтэй. Энэ янз бүрийн хүмүүсээс бичиг баримт тэр байтугай эдгээр чинь одоо гэрлэлтийн баталгаа хүртэл хуурамчаар хийж гэн чех хэлний шалгалтын энэ бичиг баримтуудын хуурамчаар хийж гэн тийм болохоор хувь хүнээс ерөөс хэрхэвч бичиг баримт худалдаж авахгүй юм шүү хэдүүлээ мөрөөрөө л явна шүү янз бүрийн муу мухай юмд орж ээж одоо тэгээд ийм асуудалд орчихвэ гэдгийг сэрэмжлүүлж байна. За энэ дээр та хэд маань бас анхаарч явна үү? Өөрийнхөө оронд шалгалтанд хүртэл оруул. Одоо чехүүд чинь энэ тал дээр бол бүр чех хэлний шалгалтын тусгай цагдаагийн хэлтэс хүртэл гэж одоо байгуулсан байдаг юм байна. Тэгээд одоо энэ араасаа ийм хуурамч бичиг баримт гэрлэлтийн баталгаа ингээд дээр би нэг лайваар ярьжсэн шүү дээ. Гэрлэлтийн баталгаа ямар олон хүн зарцсан байсан те. Тэ. Гэх мэтлэн одоо ийм хуурамч юмыг битгий худалдаж аваарэ манайхаа. За дараагийн сэрэмжлүүлэг гадаад явдлын яам 7 сарын эхний 3-7 хоногт 437 чех иргэд бичиг баримтаа алдсан тухай мэдээлэл гарчээ. Ямар олон бэ? Эдгээр дандаа аялалд гадаадад аялж яваад сая 7 сард Чехийн 437 иргэн бичиг баримтаа алдсан байна. Эдгээр чинь шууд ингээд уцдаг юм бэ. Гадаад явдлын яам руугаа уцдаг юм байна. Тэр нь 222 420 222 гэсэн утас руу шууд залгадаг юм байна. За тэр утас нь бол ерөөсөө нон-стоп ажилладаг юм байна. Шүн ч гэсэн асуудлыг шийдэхээр ажилладаг гэж байна. Яамны ажилтнууд.
гайхалтай байна. Мундаг байна. Ард иргэдийнхэн төлөө байна шүү дээ. Сайн байна гэж бодож байна. За энэ дэр би манай яам руу залгахад манай элчин рүү залгахад манайхан тэгж шүн уцаа ахуулаагүй болов гэж бодож байлаа. Яг үнэндээ хэлэхэд. Тий. За тэгэхээр энэ утасны дугаар бол дэлхийн бүх орндноос залгаж болдог ийм дугаар гэж шүү линка. За тэгэхээр Чехийн одоо иргэн болчихсон манай Монгол иргэдэд зөндөө байдаг. Та хэд маань энэ дугаарыг тэмдэглэж аваад за тэгээд гадаад явдлын яамны сайтаас мэдээлэл аваад Дрозд системд гадаад дотоод явахдаа бүртгүүлчихэд явал их зөв байдаг тухай зөвлөгөө өгсөн байх шүү. Дрозд системд гэж шүү. DROZD Дрозд системд бүртгүүлсэн байх ёстой юм байна шүү. Тэгвэл бүр таны асуудлыг шийдэхэд их амархан байдаг юм байна. Тэгэхээр Чех иргэн болсон бол шууд энэ Чехийн гадаад явдлын яам руу шууд залгаад бичиг баримтаа алдсан тухайга мэдээлэл нин даруй мэдээлэх ёстой юм байна. Хэрвээ та Чех иргэн болоогүй байх юм бол Монголынхаа элчин сайдын яамд хандах ёстой юм байна. За энэ бол бас л мэдвэштэй юм байна шүү. Нодлон одоо Хорват, Грецэд бол маш их хулгай одоо бичиг баримтын хулгай маш их явагдсан. Сүүлд одоо энэ жил бол Франц, Испанд маш их байна гэсэн ийм мэдээлэл гарсан байна. Тэгэхээр та хэд маань энэ тэнд аялж явахдаа бичиг баримтаа хаях, өргөдүүлэх, гээх гэдэг тал дээрээ маш болгоомжтой яваарай. Одоо ч гэхдээ аяллаа үйлрэл ерөнхийдөө хаагдах төвшөнд орж байгаа шиг байна. Гэхдээ ажил сугалж байгаа шиг байна. Гэхдээ та хэд маань энэ сунар сэрэмжийг ерөөсөө хэрэгж алдаж болохгүй шүү. Тий. Адгийн зарга 10 хоногтой бичиг баримт одоо тунгуудэл ажлын карта захиалахад маш их мөнгө орно. Бараг 200 евро орно тий. Тэгэл зардал, чирэгдэл, стресс ёо эсвэл тэгэхээр бичиг баримтаа маш цэгцтэй байлгаж ингэж явна шүү хэвтүүлээ. За тэгээд ерөнхийдөө миний мэдээлэл дуусах төвшөндөө хүрч байна. За энэ дээр нэг хэлээгүй нэг зүйл орхигдуулсан байна. Нэг хэлсэн байр түрээслэгчийг хэлсэн, цагаачлалын албаны зөрчлийг хэлсэн, хүүхдийн цэцэрлэгийн тухай хэлсэн. Тээврийн хэрэгслийн онлайн болгож байгаа тухай мэдгдлээ. За ерөнхийдөө тэгээд дууссан юм шүү те. За ингээд та хэдэд маань бүгдээрэнд амжилт хүсье. Энэ удаагийн лайвыг ингээд өндөрлөе. Баяр таа.